Орхон аймгийн музейн 1983 онд анх тосгоны илгээлтийн эзэдийн байранд Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг харуулсан 300 орчим үзмэртэйгээр нэгдэж байсан. Одоо 1321 дэсийн 1812 үзмэрийг угсаатны байгалийн уран зургийн Эрдэнэтийн түүх үзэсгэлэнгийн гэсэн 5 танхимд дэлгэн үйл ажиллагаагаа явуулж байна. Музейн олон мянган жилийн тэртээ дэлхий дээр амьдарч байсан авраг биетийн амьтдын чулуужмал яс анх хүн үүссэн бий болсон цагаас эхлээд хүний нийгмийн олон үеийн шатыг дамжин өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн түүхийн баримт гэрч болох тэдний бүтээсэн эд зүйлс тухайн орон зай цаг үеийн төлөөлж чадах түүх соёл шинжлэх ухааны ач холбогдол бүхий үзмрүүдийг дэлгэсэн байдаг. Аймгийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын үйл хөдлөлтөд тусгалуудыг бүртгэлд хамруулах бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд Баян өндөр жаргалан цумдын үйл хөдлөх дурсгалын санг бүрдүүлж, байршлыг тогтоон, хэмжилт хийн, гэрэл зурвжуулж, үйл хөдлөх дурсгалын рич програмаар соёлын үеийн үндэсний төвийн бүртгэлд Баян өндөр жаргалан цумдын нутаг дэвсгэрт орших хөшөө дурсгал болон булш оршуулгын зан үйлтэй холбоотой нийт 354 ширхэг дурсгал бүртгэгдсэн байна. За Эрдэнэт хотынхаа 50 жилийн яг тохиолдуулаад манай Орхон аймгийн музейгээс бид бас сар бүр тодорхой сэдвээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа. За энэ 4-р сарын зохион байгуулах үзэсгэлэн бол техникийн дэвшил гэсэн ийм нэртэй үзэсгэлэн байж байгаа. За энэ өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа технологийн дэвшил хөгжлийн энэ 90 үед тухайн одоо нөгөө техник тоног төхөөрөмж ямар одоо түүхийг одоо бүтээж өнөөдөр хүртэл энэ технологийн хөгжилж ирсэн энэ түүхийг бид нар бас хооч үедээ үзүүлэх, за хувь цуглуулагч нарыг одоо сурталчлах зорилгоор энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа. За үзэсгэлэн маань 4-р сарын 16-ны өдөр нэгдэх байгаа. За манай үзэсгэлэнд манай Эрдэнэт хотод амьдарч байгаа хувь цуглуулагч, өргөн телефоны байгууллагууд мөн одоо Монголын харилцаа холбоо захин хөгжлийн яамны одоо салбар музейгээс одоо үзэсгэлэнд оролцохоор өнөөдөр бид хамтран ажиллаж байгаа. Орхон аймгийн музей сар бүр өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сурчлах аяныг зохион байгуулж байна. Энэ сард бүх салбарт өөрчлөлт шинжилгээг авчирч хөгжил дэвшлийн хурцгууруулсан дижитал технологийн өсөлт өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж шин дэвшилд хүрч байгаа техникийн хөгжлийн түүхийг нийтийн хүртэл болгох, өв цуглуулагчдыг сурчлах, хөгжлийн түүхийг залуу үед таниулах зорилготой техникийн дэвшил үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. Үзэсгэлэнд оролцох эд зүйлсийг 4-р сарын 13-ны хүртэл аймгийн музейд хүлээн авч эхэлжээ.